За сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд crop tool-ийн талаар танилцуулах гэж байна. За тэгэхээр crop tool маань бол ерөнхийдөө зургийг ямар нэгэн хэмжээнд оруулж тарих, бас зургийн суурь хэмжээсийг өөрчлөх зэрэг олон үйлдэл хийдэг ийм хэрэглүүр байгаа. За crop tool-ыг бол энэ босоо харагдах байгаас энэ дээрээсээ энэ 5 дахь хэрэглүүр оруулахын дотор байна. За тэгээ гарн дээр C төвчлөөр дараачууд гарнаас командаар авч болдог байгаа. За тэгээд croplохдоо бол яг croplох зургийнхаа хэсгийг сонгож аваад за чинь энэ зургаас зөвхөн энэ наад талын энэ зургийг кроплоод авъя гэвэл энэ хэсгээ сонгож аваад за энэ зөв тэмдэг дээр дарж болно. Айл эсвэл гарн дээрс enter төвчлөөр дараачууд кроп өгч болно. За мөн зургийнхаа суурь хэмжээсийг хэрвээ томсгоё гэвэл зургаа нийтэд нь хүрээгээ өгөөд за тэгээд илүү аль талаадаа илүү цаас сунгамаар энэ тэр хэсгүүдийг ингэж татаад enter дараад ингээд сунгах иймэрхүү үйлдэл хийж болно. За мөн зургаа ямар нэгэн хэмжээнд оруулж кроплож тарих үйлдэл хийж байгаа бол за энэ дээр харагдах энэ хэсгээс энэ өндөр өргөн нэвтрэл гэдэг энэ тохиргоог өгөөд за тэгээд энэ ч цаасны хэмжээийг өгөх хэрэгтэй. За 20 см-ийг харьцах нь за энд нард нь инчээр гарч байгаа энийг нь SM гэдэг сантиметр гэж бичиж болно. За энд нь 30 см гэж бичижээ. За энэ дээр 30 см гэж бичгээр иймэрхүү харагдаж байна. За одоо энд бол гэхдээ таны crop ингээ босоо өгөхдөр юм харагдаж байна. Хэрвээ хэвтүүлээг үл энэ голын суман дээр дарвал энэ хоёр ч ингээд хоорондоо өөрчлөгдөд ийм хэвтэх үйлдэл өгдөг байгаа. За тэгээд enter дарвал таны одоо энэ зургийн чинь хэмжээс яг одоо 20 см-ийг харьцах нь 30 см хэмжээтэй embed хэмжээсэнд орж байна гэсэн. За зургийнхаа яг хэмжээсийг шалгахтаа бол ингээ шалгаж болно. Image рүү ороод энэчээс image size гэдэг байгаа. За ийшээ ороод за энэ дээр бол инчээр өгч учраас нөгөө 20 см-ийг харьцах 30 см чинь иймэрхүү орон руу шилжиж харагдаж байна. За энийг бас сантиметр болгоод харцгаар таны зураг 30 см харьцах нь 20 см хэмжээтэй. За энэ resolution болохоор 508 гэснээр өгсөн байна. За ер нь бол энэ resolution гэдэг чинь зургийг чинь харагдаж байгаа юм чанарыг харуулж байгаа. За тэгэхээр 500 юм уу 300 байвал ерөнхийдөө гайгүй харагдаж байна. За ингээд одоо энэ зургаа бид нар ингээд хевлээд гаргахад бол яг одоо юм A4-ийн цаасны хэмжээтэй ингээд хевлэгдээд гарнаа гэж үзэгнэ. За дараагаар нь болохоор энэ дээр харагдаж байгаа энэ crop-ны чинь дээр байгаа нэмэлтийн тохиргооны хэсгүүд байгаа. За энэ тохиргоонуудад юу байдаг вэ гэхээр за эхний энэ харагдаж байгаа хэсэг чинь болохоор таны өмнө нь хийсэн одоо crop-ны зарим нэгэн байнга ашигладаг хэмжээсүүд байгаа. Аль эсвэл та шинээр бас crop-ны хэмжээс зохиож болно. За шинээр одоо байнга ашигладаг crop-ны хэмжээс зохиоё гэвэл ингээд зохиож болно. За 3 см-ийг харьцах нь 4 см гээд одоо энэ үлчээд зургийн одоо хэмжээс юу гэдэг те. Тэгэхээр энийг ингэж үүсгэчихэд за тэгээ энийг new crop гэж өнгөж өгөөд за энэ дээр одоо нэрээ бичиж болно те. Цээж зураг ч юм уу гэж өчөөд окей гэдэг үл одоо та дараа нь ч зургийн crop руугаа ороод өөр зурган дээр очиод croplохоор яг энэ 3 4-ийг харьцах хэмжээгээр ингээд croplогддог иймэрхүү хэмжээс ингээд өгдөж шууд юм наагсан. Дараагаар нь энэ хэмжээсээ ингээд сонгож агаад энийг бас устгахч болдог байгаа. Delete гэдэг ингээд устгахч болно. Энийг хэрэггүй гэж үзвэл. За тэгээд энэ дээр энэ бичсэн энэ тоонуудаа арилгахад бол clear гэдэг дээрээ дарж агаад тэгээд crop-а дахиад өөрөө зүгээр шууд ингээд татаад бас өөрчлөх боломжтой. За энэ маань болохоор ямар нэгэн зургийн хазгай зураг энтрийг тэгшүүлэхэд хэрэг болдог хэсэг байна. За энэ нь болохоор яаж ажилтдаг вэ гэхээр crop аваад за энийг авчи. За энэ зурган дээр бол нэлийн юм дали зураг байна. Тэгэхээр энийг тэгшлийг бол өөрөө яг энэ дали хэсгийг дагуулад ингээд шулуун татах хэрэгтэй. За тэгэхээр зурагч ерөнхийдөө автоматар ингээд энэ тэгшлэг чинь. За тэгээд enter дарвал яг зурагч ингээд тэгшгийн хэмжээст ингээд орно. Тэгэхээр энэ бол юм дали хэсгүүдийг ингээд ерөнхийдөө тэгшлэх иймэрхүү үйлдэл хийхэд энэ crop-ыг ашиглавал зүгээр. За энд болохоор таны crop-ны ч одоо хайрцаг ямархуу байдлаар харагдах вэ гэдгийг зааж байна. За энэ дээр хоёр дахь нь сонгочвол одоо ийм шууд ийм шоон хэлбэрт ингээ ороод иймэрхүү байдалтай харагдана гэж байна. За гурав дахь нь болохоор иймэрхүү харагдана гэж байна. Дөрөв дахь нь ийм байна гэд. Энэчээс үл та нараар зүгээр өөртөө аль тохиромжтойгоор ингээд хараад ивчил зүгээр. Миний хувьд бол яг энэгээр ерөнхийдөө хвчлэн хийж явдаг байгаа. Golden ratio гэдэг. За энэгээр харж явал яг нөгөө хэмжээсүүдээ
харахад аль талд нь яг тэнцүү байна уу үгүй харахад ер нь бол энэ надад илүү тохиромжтой харагдаж учраас би энийг ашигладаг байгаа. За дараачих нь энд болохоор таны crop-ны чинь одоо тохиргооны хэсэг байна. За биднээс одоо crop-ны хайрцаг маань бол татчаад тэгээд энэ цаа талын зураг маань crop-н дээр ингээ хөдлөөд яваад байгааг харж байна. Хэрвээ та зөвхөн crop-ныхаа хайрцгийг хөдлөхдөг болгоёг бол энэ дээр дарж гаад энэ classic mode дээр нь тавьчвал таны crop-ны чинь хайрцаг өөрөө ингэж хөдөлдөг болно. Надад бол энэ crop-ны хайрцаг нь өөрөө ингэж хөдөлдөг байвал илүү тохиромжтой санагддаг. Яг бол цаа зураг нь ингээд ирэхээр жоохон төвөгтэй харагдаад байдаг учраас энийг хийвэл зүгээр санагддаг. За тэгээд энд болохоор crop-ны чинь нөгөө бусад хэсгүүд нь хэдэн хувийн энэ бүдгээр харагдах вэ гэдэг энэ ч өгсөн байна. За энийг мэдээ 100% болгочвол бусад хэсгүүдээ ингээд харахаар юу ч харагдахгүй болно. Тэгэхээр энийг бол би нэг 70 байвал ерөнхийдөө зүгээр дээ ингээд цаадалууд нь ингээд харагдаад иймэрхүү харагдаад тахад зүгээр санагддаг. За дараачаар нь delete cropped pixel гэдэг нь энэ болохоор checkтэй байна. За хэрвээ энэ check-ийг авчвал миний croppсан хэсгүүд маань бүр мөсөн ингээ устгахдахгүй хадгалагдаж үлдэх байгаа ерөнхийдөө. За энийг би ингээ croplчлаа. Тэгээд move tool аваад зөөхөр энэ хэсгүүд маань зүгээр миний харагдаж байгаа хэмжээс мал croplогдсон болохоос яг зураг маань бол яг үндсэндээ croplогддог ингэж харагдаж байгаа. Хэрвээ энэ delete-ийг дарчвал миний cropсан хэсгүүд маань өөрөө шууд устна. За enter гэдээ дарчи. Тэгээд move tool авч байгаа зөөгд үзье. Тэгэхээр миний буцаад энэ хэсгүүд маань ингээд устгагдсан байна гэж үзгэнэ. За та бүхэн тэгээд өөр санал хүсэл байвал comment хэсэгт үлдээж болно. Тэгээ crop tool-ийн талаар тэгээд асуухаар зүйлүүд байвал comment хэсэгт үлдээгээрэй.